За би 2003 онд Шинэ Монгол Ахлах сургуулийн төгсөөд дараа нь Шибагийн химийн инженерчил гэсэн чиглэлээр сурж байгаа. Дараа нь докторийн зэрэгээс одоо EDC инженерчил гэсэн чиглэл рүү ороод одоо Харвард их сургууль бас энэ чиглэлээр судалгааныхаа ажлыг өргөжлүүлж байгаа. За тэгээд бид 2003 онд төгсөөс 2004 онд анх их сургуульд орсноос хойш 11 жил ерөөсөө оюутны хэвээрээ яваад тэгээд ерөөс төгсгөө. Тэгээд зарим багш нар та юу игээд байна гэж төгсөхгүй ажил хийхгүй юу гэдэг нэ гэж бодчихгүй энэ 11 жил хийж байгаа судалгааныхаа ажлыг товчхон танилцуулъя гэж бодож байна. За тэгээд EDC инженерчил болон нөхөн сэргийлэх имчилгээ гэж энийг монгол хэлээр орчуулж байгаа. За EDC инженерчил гэдэг нь юу юм бэ гэхлээр одоо энэ 1998 онд хамгийн Харвардын Ваканти гэсэн тийм профессор хулганы нуруунд дээр хүний чихийг ургуулсан. Өөрөөр хэлэх юм бол биологийн ямар ч амьд бид дээр биологийн ямар ч хэд эрхтнийг ургуулж болох юм гэсэн нэг бол яг онлоор туршилтаар бас гаргаж ирсэн. Тэгээд тэр 98 онд хүний энэ хажуудлын зураг нь 85 их слайдыг харах юм бол чихийг ингээд хиймлэр лабораторид угуулж гаргаж ирээд тэрийг ингээд нөхөн суулгах болцоотой болсон. 99 онд хиймэл давсгийг ингээд лабораторид дотор эсээр ургуулад ингээд эмгэгт ингээд хагалгаа хийгээд ингээд суулгах таасан. Тэгээд тэрнээс хойш ер нь боломжит бүх эрхтнүүдийг одоо лабораторид дотор бол онлоор ургуулж хүний биеийн эрхтнийг нь одоо ингээд солин сэлжил суулгах боломжтой болсон. Тэгээд энэ график нь юу үзүүлж байна вэ гэхлээр жилийн эрх тусам энэ салбарын саналбараас гарч байгаа тийм судалгааны ажлууд тэр цэнхэр юутай эмчлийн график нь болохоор ингээд эмнэлэг дээр хэрэглэгдэж байгаа эмчилгээний аргууд бол улам өгсөн жамаа гэдгийг хэлж байгаа. За тэгээ энэ салбарт болохоор бид нар юу хэрэглэдэг вэ гэхлээр тулгуур эс гэдгийг хэрэглэдэг. За тулгуур эс гэдэг нь юу юм бэ гэхлээр ерөөсө дөнгөж бий болсон үр хөврөлийг 1960 онд хамгийн анх гарч ирсэн. Дөнгөж бий болсон үр хөврөлийг хилээд байгаа юм л да. Тэгээд энэ болохоор хоёр шин чанартай байдаг. Нэгдүгээрх нь болохоор хязгааргүй өөрчлөлт чадвартай. Хоёрдугаарх нь болохоор ямар ч эрхтний эс болох чадвартай. Зүрхний эс болон тархины эс болон ямар ч эрхтний эс болох чадвартай. За тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө 3 төрлийн эс байдаг. Нэгдүгээрх нь болохоор яг үр хөврөлийн ES гэж хэлээд байгаа. Энэ нь болохоор үр хөврөл дөнгөж бий болсон хөврөлийн 8 хуваагдлаас өмнөх хэсэг хэрэглэдэг. Өөрөөр хэлэх юм бол нэг өсөх хөврөл зөвхөн 64-өөс 128 хэсэг гаргаж авах бололцоотой. Тэгээд энийг ингээд бодоод үзэхлээр улс төр ч юм уу янз бүрийн тийм эрх зүйн асуудал бол гарч ирдэг. Яагаад гэхээр тэр 64 хэсэг гаргаж авахын тулд цаана хүний нэг амийг хорхоосоор авахгүй болж байгаа. Тэгээд энэ дээр бол зарим улсууд бол ер нь иймэрхүү төрлийн судалгааныг бол хийхийг бол хориглосон байгаа. Жишээлх юм бол одоо Герман хамгийн анх хиймэл нөгөө Франкштейн гэдэг хүнийг гаргаж огтхууны гаргаж ирсэн мөртлөөсөө Германы улс нь болохоор энэ төрлийн юуг эмчилгээнд хэрэглэхийг бол улсаараа хуулиараа хориглосон байх жишээтэй. Хоёрдугаар нь бол PS Испани энэ болохоор Японы нөгөө Кёотогийн их сургуулийн Яманака профессорыг гаргаж аваад тэргээр Нобелийн шагнал авсан байгаа. Тэгээд энэ нь болохоор яг ингээд жирийн хүний мөгөөрсөн төлчж тэр хэсийг дөрвөн шиг генийг нь өөрчлөөд яг энэ дээдлийнхэн тэр ES гэдэгтэй адилхан шин чанартай тийм эсийг гаргаж авах механизмыг нээсэн байгаа юм. Гэхдээ яг энэ нь болохоор яалтчгүй хүний генмиг өөрчилж байгаа болохоор явандаа хэдэн удмын дараа ямар нэгэн шин чанар гарахын үл тийм биш үү гэсэн санаа зовох хүмүүсүүд бол байгаа. Гэхдээ одоохондоо бол яг нэгдүгээр ES-ийг бол нэг эмчилгээнд хэрэглэдэггүй, доотлын 2 эсийг нь бол эмчилгээнд хэрэглэж байгаа. Хамгийн сүүлчийнх нь болохоор adult stem cell гэдэг нурууны мөгөөрснөөс гаргаж авдаг. Гэхдээ яг бүх төрлийн эснүүд болж чадахгүй. Одоо зүрхний, нурууны, тэгээд арьсны, өөхний гэсэн тийм дөрвөн төрлийн эслэг хуваагдах боломжтой болдог. Тийм эснүүд байгаамаа. За тэгээд эдгээр тулгуур эсийг ашигласан яг одоо энэ шинжлэх ухаан яг эмнэлэг дээр ямар эмчилгээнүүд гарч ирж байгаа юм бэ гэдэг нь танилцуулаад одоо cell sheet технологи гэж нэг технологи байна л да. Энэ болохоор хамгийн анхандаа бол тулгуур эсийг яг ингээд sheet хэлбэрээр ялтас хэлбэрээр лабораториудаар ургуулж гаргаж аваад тэгээд анхныхаа үедээ бол зөвхөн тийм sheet хэлбэрийн эрхтнүүдийг эмчлэх боломжтой болсон. Яа тэгэхээр одоо жишээлх юм бол хоолойны хорт хавдар ч юм уу эсвэл нүдний болор бүрхүүлнэ гэмтсэн ч юм уу эсвэл арьсны эмчилгээ гих зэргийн эмчилгээнд бол хэрэглэдэг байсан. Тэгээд жишээлх юм бол тэр хамгийн дээр байгаа нүдний эмчилгээ болор бүрхүүлэн төрөлхийн гэмтсэн хүн байсан. 3 шигийг давхрааныхан гадах давхраанд гэмтсэн хүн байсан. Тэгээд энэ бол яг манай Токиогийн их сургуулийн эмнэлэг дээр хийгдсэн судалгаа л та. Тэгээд тэр доор яг амжилттай болсон учраас Япон улсаараа ингээд тэмдэглээд ингээд юу
марк шууд ингээ марк хүртэл ингээд усаасаа гаргаж ирсэн. Яасан гэхээр зөвхөн ингээд болон гинцсэн үний тэр гинцэн хэсгийг нь тайрч аваад оронд нь ингээд энэ тулгуур хэсээр хийсэн энэ шийтийг нагаа 5 минутын дараа буцаагаад авсан. Тэгтэл нөгөө тэнд нь яг архан ширхэгээс үлдсэн ч гэсэн энэ эснүүд биологийн бие гэдэг үнэхээр ухаантай. Тэн дээр очингуудаа шууд нүдний болгоны эс болж төлжөөд тэгээд тэндээсээ ингээд хязгааргүй өөрчлөх чадвартай гэж би хэлсэн тий. Тэгээд тэр болрын нүдийг бүрхтэл ингээд яасан. Тэгээд одоо энэ хүн 7 жилийн дараа бол энэ хүн 65% юм хардаг болсон, гэрлийг мэдэрдэг, юмыг хардаг болсон. Ийм шинжилгээ байгаа. Тэгээд одоо дараагийн тэгвэл зөвхөн тийм шийд хэлбэрийн эрхтнүүдийг биш тий. Зүрхийг 5 цулын эрхтнэг, зүрхийг хиймээрэн, уушгийг хиймлэр хийгээд солидог болмоор байна тий. Тэрэн дээр ямар аппроч байгаа юм бэ гэнгүүт одоо тэр шийднүүдийг ингээ хавтгай юмнуудыг давхарлаад авах юм бол ямар нэгэн тодорхой эзэлхүүнтэй эрхтэн гарч ирнэ гэдэг. Тэгээд гэсэн санаагаар ингээд одоо жишээ нь зүрхийг нөхөн төлжүүлэх хэмжлэгэнд хийж байгаа. Тэгтэл тэрэн дээр ямар нэг асуудал гарч ирж байгаа. Ямар асуудал байна вэ гэнгүүт судасжуулалт. Яг тэгэхээр нөгөө судасжуулалт гэдэг нь өөрөө тухайн эд эрхтэнд хүчил төрөгчийг зөөж аваач нь тэжээлийн бодисыг зөөж аваач нь тэгээд хэрэгцээ бодисыг нь биеийн гаднаас одоо эсийн гаднаас гадагшаа гаргадаг. Тийм өөр чадвартай байдаг. Гэтэл хүний бие одоо шинэ зүрхний судасжуулалтын бүтэц гэдэг нь өөр амар нарийн бүтэцтэй юм байна л да 3D хэмжээс. Яг тэрийг дуураас нь тийм нарийн бүтэцтэй судасжуулалтыг яг лаборатори гаргаж авах гэхээр үнэхээр хүндрэлтэй асуудал байгаа. Тэгэхээр одоо бол ихэнх эрдэмтэд бол энэ дээр судалгааны ажлууд хийгдэж байгаа. Тэгээ энэ дээр холбогдуулаад 3D printing ч юм уу янз янзын технологиуд гарч ирж байгаа л да. Тэгээд миний одоо Харвардд хийж байгаа судалгаа бол яг энийг 3D printing гэдэг 3 телевизээр одоо гарсан та бүхэн мэдж байгаа. Тэр технологиг ашиглаж судалжуулалтын энийг нарийн бүтэцийг хийх гэсэн тийм судалгаа хийж байгаамаа. За тэгээд одоо хүртэл би ямар судалгаанууд хийж ирсэн бэ гэдгийг тавчхан танилцуулахад за 4-р ангидаа ороод яг хамгийн анх өөрийнхөө прожект гэх юм уу бие даасан судалгааны ажлыг хийж эхэлсэн. Тэр минь болохоор хамгийн анх би нөгөө генетик дээр ажиллаж байсан. Тэгээд тэр үед болохоор нөгөө нэг долиш хуруу шиснээс хонь гаргаж авчихсан. Тэр мэдээг сонсчод ямар сони юм бэ гэж бодоод тэгээд ингээд генетикийн лабораторид хамгийн анх орж исэн. Тэгээд ороод ирэнгүүт хүний генетик гэдэг нь амар бат бөх тэгээд амар сонирхолтой юм байна л да. Тусгай юм хэсгүүдэд хуваагаад тэрийг ингээд тухайн хэсгүүдийг ингээд солиод ингээд одоо юу гэж хэлсэн байшин барьж байгаа бол одоо яг ингээд тоосгуудад хуваагдаад тоосгуудын ингээд янз янзын хэлбэрээр өөрчлөнгүүд янз янзын байшингууд гарч ирдэг. Тэрнтэй адилхан хүний геномын тэр хэсгүүдийг ингээд өөрчлөөд ангууд дуртай одоо тийм функшнтэй амь бие гаргаж авах боломжтой болж байгаа. Тэгээд тэрийг яг хүний геномын програмчлал гэж байгаа юм л та. Тэгээд мэдээж хүн дээр тухайн үед бол би чадахгүй учраас яаж байгаа гидсээс ганцар хорхон дээр хийж байгаа. Тэгээд тэр нь бол яг энэ Айзен гэдэг нэг тийм тэмцээнд орж исэн. 4-р ангида орж исэн. Америкийн MIT дээр зохион байгуулагдчихсан. Тэгээд тэр нь яаж байгаа юм гэхээр амьд биеийн одоо робоконы тэмцээн ерөөсө дуртай одоо функшныг тухайн эсэд өгөөд тэгээд тэр эс чинь яг миний одоо програмчлалсны дагуу үйлдэл хийж гинэ гэдэг шалгадаг. Тийм тэмцээн байсан. Тэгээд тэр нь болохоор би болохоор тухайн үед нэг усан зээлтийн тийм секцэнд явдаг байсан 4-р анги хүртлээ. Тийм байсан болохоор ягаад ч ингэж толгоонд усан зээлэх гэдэг тэгээд жирийн үед бол бактери бол усан дотор сэлэхгүй. Тэгээд next тэнгуүтээ нөгөө бактерийнхаа сүүлийнх нь генемиг нь өөрчлөөд энэ flash гэдэг юу байгаа. Дахиад нэг клик хийдэ. Тэр бүтцэнд гарч ирж байна. Тэр хэсэг дээр нь аваачаад генемиг нь өөрчлөнгүүд нөгөө бактери маань сэлдэг. Тийм сэлэнгүүтээ ингээл усан дотор оруулангууд хоорондоо уралддаг тийм бактери гаргаж яг 2008 онд MIT дээр авчиж ирсэн. Тэгээд дараа нь яг ингээд судалгаагаа ингээ мастерхаа судалгаа хийчихэд ингээ ботсон. Ерөөсөө ингээ тоглоом тоглож байгаа юм шиг сонирхолтой юм шиг санагдсан. Гэхдээ яг ингээд эмчилгээнд хэрэгтэй судалгаа юмэр андаа гэж бодоод тэгээд Токиогийн их сургуульд ороод илүү биоматериал талтай судалгаа хийсэн. Тэгээд яг одоо энэ геномын инженерчлэлээр одоо савханцрын яг ямар хэрэглээ бидний амьдрал дээр байгаа юм бэ гэд бодонгууд жишээлх юм бол одоо бид нар дэлхийн хүн ам хөгжлөө хоол хүнс байхгүй гэж ярьдаг тийм. Тэгтэл ингээд бактериас ингээд тэн дээр гарсан байна л да. Үхрийн мах гаргаж авсан лаборатори дотроос. Тэгээд тэрүүгээр хамбургер хийгээд калорийг нь хэмжиж чинь 160 калори. Маш их өөх багтаа тийм бас гаргаж авах нь байна. Тэр доор байгаа нь болохоор бактериар гаргаж авсан био бактери гэж байгаа.
Тэгээ батарей хийхээр ч одоо real нөгөө ховор металлуудыг их хэрэглэдэг. Гэтэл бид нарт байгалийн тийм нөөц байх байж болно. Тэгэх юм бол амь би одоо юу гэдэг нь тэс гизэн саханцрын гадаргууг ингээд тогтоо болгож өөрчилж байгаа юм л да. Тэгээд эрэнгүүд нөгөөдөл чи яах вэ гэнгүүт батарейн дотор ингээд тухайн савн дотор оруулаад эрэнгүүд тогийг гүйцэтгэх дамжуулаа өөрөөр хэлэх юм бол цахилгаан үсэр их болно ч юм уу. Тэгээд яг энүүгээр ингээд MIT дээр 2008 онд venture компани гарааны старт компаниуд гарч ирж байгаа юм л да. За тэгээд дараа нь Токиогийн их сургуульд ороод яг эмчилгээтэй холбогдмоор судалгаа хиймээр байсан. Тэгээд тэр нь болохоор PC технологи гэдэг. Одоо жишээ нь эмчилгээ нь одоо бид нар ингээд зүрхний тусгал орсон хүн бол Эва Хорт гэдэг тийм хиймэл зүрх ингээ хүний биед одоо заавал зүрх биш байсан. Өөр хиймэл эрхтнийг оруулахад нэг хүндрэлтэй асуудал тохиолдог. Тэр нь юу вэ гэнгүүт тухайн биеийн нөгөө нэг тархлаалын систем нь тухайн гадны биетийг гэж ойлгонгуудаа одоо бидний биеинд байгаа цагаан эсүүд ч юм уу тий эсүүд ч юм уу тэд нар очингуудаа нөгөөдөх дээр очиод ингээ тултаад байдаг. Тэгээд тултаад гингүүт ямар нэгэн тэр нөгөө нэг бид ингээ гадны биед оруулаад ирэхлээр тэрнээс хаалаа ингээ халуурдаг ч юм уу янз бүрийн тархлааны үйлчлэл гарч ирнэ лээ. Тэгээд эрэнгүүт яах хэрэгтэй вэ гэнгүүт одоо тухайн оруулж байгаа одоо хиймэл судсыг ч юм уу биеинд оруулахаас өмнө ингээ гадуур нь ингээ PC технологи гэж гарч ирсэн. Энийг манай докторийн ажил уралдсан багш өөрөө гаргаж ирсэн технологи л тоо. Энийгээр ингээд гадаргууг ингээ бүрхэнгүүд нөгөө амь бие эсвэл өөртөө адилхан тийм эс байна гэж хуурдагдаад ерөөсөө ямар ч тийм одоо дархлааны үйлчилгээ гарчгүй гэсэн тийм судалгаан дээр ажиллаж байсан. Тэгээд энэ бол яг одоо тэрнийг үзүүлж байгаа юм л да. Яг ингээд PC технологиор ингээд бүрсэн тийм гадаргуу нь болохоор амь бие ингээд очингууд яг өөртөө адилхан энэ чинь миний бие манай найз штэ гэж ойлгоод тэгээд ерөөсөө ямар ч тийм дархлааны үйлчлэгээ үзүүлдэг гэсэн тийм юм байна. Тэгээд энэ нь болохоор янз бүрийн бараг бүх төрлийн биоматериал дээр хэрэглэгдэж байгаа. Жишээлх юм бол энэ дээр одоо контакт ленз тий. Контакт ленз тэр чигээр нь зүгээр тэр гадаргуу мэдлэг байх юм бол тэр чин захтнаад буу юм болно шүү дээ. Тэрийг нь бүгдийг нь одоо PC-гээр бүрсэн байгаа. Тэнд одоо хиймэл судас байна. Дараа нь хиймэл зүрх байна. Одоо хиймэл түнх бүгдээр нь бол энэ технологи хэрэглэгдэж байгаа. Тэгээд тэрэн дээр энэ Токиогийн их сургууль доктороо би 3 жил хийхдээ 2 бэлт амжилсан. Тэр нь болохоор түрүү чин тэр нөгөө нэг судалгаатай холбоотой нөгөө сел шитийг дулаан тэр би түрүү хэлхээ марцсан байж магадгүй нөгөө дулаанаар тэрийг удирдах. Дулааны температурыг нь өөрчлөөд тэр ургуулсан тэр шитийг ингэж уулж гаргаж авлаа. Гэтэл тэрийг нь би болохоор миний докторийн ажил юу байсан бэ гэхээр гэрлэр удирдах аргыг гаргасан. Яа тэгэхээр гэрэл гэх юм бол тухайн газаргууд дээрх ганцхан хэсгийг удирдах боломжтой болж байгаа. Илүү наривчлал болж байгаа юм л. Тэгээд тэрнтэй холбоотойгоор 2 шиг патент авсан. Тэрийг нь болохоор Hitachi миний патентыг Hitachi гэсэн компани авсан. Тэр нь юу хийж байгаа юм бэ гэнгүүт тэр баруун талын 2 зураг үзүүлж байна л да. Яг ингээд микроскопын гадаргууд дээр одоо жишээ нь миний гаргаж авсан тэр гадаргууг тавингууд одоо хүний биеэс нөгөө biopsy гэдэг нөгөө эдийн дээжийг нь аваад тэр гадаргууд дээр тавиад микроскоп дээр ингээд харангууд тэр дотор одоо ганцхан хавдрын эс байлаа гэж бодоход тэрийг ингээд гэрлэж харангууд тухайн хавдрын эс нь ганцаараа гарч ирнэ. Тийм микроскопыг зохион байгуулж байгаа. Тэгээ одоо яг байж байгаа нийгэмдэр байгаа технологи нь юу вэ гэнгүүт одоо чинь хамгийн тэр баруун тал дээр гарч ийн ингээд гаргаж авсан тэр дээжээ болохоор эхлээд уусмал дуусгаж байгаа юм л да. Тэгээ уусгаад ирэнгүүтээ тийм нано пипет гэх тийм нарийнхан пипетээр ингээд зөвхөн тэр хавдрын эсийг сурч авах. Тийм технологи байгаа. Тэгтэл бас тэгээ лазерын гэрлэлээр салгаж авах тийм технологи байгаа. Гэхдээ миний удирсан гэрэл нь болохоор 460 нанометрийн урттай өөрөөр хэлэх юм бол биеинд ямар ч хаалганд хэрэглэхэд ямар ч тийм хор нөлөө өгсөн гэрэл байсан болохоор тэрийг хийж байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор яг ингээд одоо яг нийгэмдэр 3 шиг компани бүтээгдэхүүнүүд байна л да. Яг ингээд судалгааны ажил ингээд яг гарч ирээд яг компани дээр ингээд гараад ирэнгүүт өрсөлдөгч компаниудаа ингээд судлаад үзэхлээр дээр ингээд одоо нэг хэсгийн судалгаа хийдэг юм 3 компаниуд байгаа. Тийм тэгээд энийг тэгээд яасан Hitachi зохион байгуулж. Тэгээд докторийн ажил орохдоо би нэг 4-р ангид хамгийн анх MIT явчихад доктор Токиогийн их сургууль орохоос өмнө MIT-д шалгалт өгчээсэн. Гэхдээ унтсан. Тэгээд Токиогийн их сургуульд ороод тэгээд дараа нь за нэгэнт MIT явж чадахгүй юм чи гэж Швейцарын EPFL гэсэн сургууль руу солилцооны шугамар очиж судалгаа хийжсэн. Тэгээд тэр EPFL гэсэн сургууль Швейцар бол улсын 2 сургуультай нэг нь ETH нөгөөх нь EPFL. Тэгээд ETH нь болохоор Einstein
зааж байсан. EQFL-ийн болохоор одоо биологийн салбараар маш их хүч төрөн гарч байгаа тийм сургуулаа. Тэгээд тэрэн дээр ингээд очиад хамгийн анх нөгөө эсийн инженерчлэлээ гэсэн тийм судалгааны салбарт хүрэх болцоо надад олцсон. Тэгээд тэр нь энэ дээр юу хийсэн бэ гэхээр нөгөө мэдрэлийн эсийн судалгаа дээр ажилласан. Тэгээд хүний мэдрэл жишээ нь одоо ингээд машины осолд ороод ингээд нугсаа гэмтсэн тохиолдолд нэг нугсны эсийг гэмтсэн тохиолдолд тэрнээс бас бүх эрхтнүүд мэдээгүй болдог тийм. Гэтэл тэрийг яаж мэдрэлийн эсийг ургуулах вэ? Тэр орчныг нь яаж бий болгох вэ гэсэн тийм судалгаан дээр ажиллажсэн. Next. Тэгээд ийм жоохон харахад хөвгтэй гэж магадгүй л дээ. Иймэрхүү нэг материал дизайн зохион байгуулж байгаа юм л да. Тэгээд тэрэн дээр нь болохоор хэрэгцээтэй одоо тийм growth factor ч юм уу бүх юмыг ингээ холилцуулаад тэгээд ингээ зүгээр ингээ энэ нь болохоор гэл хэлбэ. Тэгээд ингүүд одоо чинь нугсан гэмтсэн хүн дээр янгууд гэлээ шахаад хүн дээр шахаад одоо тэр нугслан шахаад тэгэнгүүт тухайн хэсгээс ингээд төлжөөд тэр төлцсөн хэсэг дотроос тэр одоо тэр ногоон хэсэг дотроос мэдрэлийн хэсэг ургаад иргэн төлчнө гэсэн тийм концептээр хамгийн анх хийсэн байгаа юм. Тэгээд жинхэнэ хариунууд нь болохоор тэгээд мэдээж бас хүн дээр шууд туршил хийж болохгүй учраас тархины эсний хувьд бол тархины эс хүний тархины эс хоёр төстэй байдаг. Тийм учраас ингээд жижигхэн дэгдэхэн дээр висцэл хийдэг байсан. Дэгдэхний яг мөгөөснийх нь мэдрэлийн эсүүдийг судалж байгаа. Тэрэн дээр ингээд хийдэг байгаа. Тэгээд миний судалгааны хариу нь болохоор яг сунгам одоо юу гэдэг мэдрэлийн эс нь эргэн төлжих боломжтой гэсэн тийм хариу гарсан л та. Тэгээд энэ судалгаанаас next. Тэгээд энэ судалгаанаас энэ дээр харагдаж байгаа нэг үе тэр баруун талынх нь болохоор миний зохиосон тийм систем байгаа. Тэр систем дотор та хэрвээ харах юм бол мэдрэлийн хэсэг гэдэг чинь өөрөө нөгөө нэг амар юм тэлдэг тийм онцлогтойс энэ дээр их тэлт явагдсан байгаа. Энэ болохоор ямар ч тийм уурэг эдний нэмэгдээгүй тэр юун дээр мэдрэлийн хэсэг бол бага хэмжээгээр ургасан байгаа гэдэг харж байгаа. Тэгээд энэ судалгаан дээр би 6 сар орчим ажиллаж байгаад тэгээд энэ салбарт маш их дуртай болсон. Тэгээд тэрнээс хойш ингээд харуул дээр одоо энэ чиглэлийнхаа судалгаан зөрхөн дээр бас ясны нөхөн чөлжүүлэлт гэсэн тийм сэдвээр дээр ажиллаж байгаа. Тэгээд яг бүтээлээ арай хэвлэж гаргаж хэмжээгүй болохоор би харуулын судалгааны юг бол энд авчираагүй. Тэгээд одоо ийм биотехнологийн салбар одоо эмчилгээний салбар гэдэг бол зөвхөн одоо эмнэлэг дээр хэрэглэж байгаа биш. Сүүлийн үеүүдэд бол бизнесийн салбаруудад бол илүү их гарч ирж байгаа. Жишээ нь гэх юм бол 2011 онд Америкийн Forbes гэдэг бизнесийн том журнал байгаа тийм. Тэр нь юу гэж хэлжсэн бэ гэнгүүт нэг буцаа. Тэр нь юу гэж хэлжсэн бэ гэхээр 2011 онд хэрвээ чи софтверийн инженер байгаа софтвер бичдэг байсан бол чи тэр бомтон болж болно. Гэтээ чи хор тавдрыг эмчилдэг тийм инж байх юм бол чи хэзээ тэр бомтон болж чадахгүй гэж биччихсэн. Гэтэл 4 жилийн дараа 2014 оны төгсгөл гэхэд next 7 ширхэг тэр бомтон зөвхөн биотехнологийн салбараас энэ дэлхий дээр гарч ирсэн. Тэгээ тэрний нэг нь болохоор зүгээр нэг жишээ ингээ гаргаад тахад энэ нэмэгтэй болохоор Elizabeth Holmes гэдэг энэ нэмэгтэй 32 настай аав ахтайгахан тамирдаг байгаад аавынх нь хор тавдраар нас орсон. Тэгээд өөр амир ингээд бодсон юм байна л да. Яа хор тавдрыг илүү их эрс төвшөнд эмчилж болдгоо юм бэ гэдэг. Тэр санаанаасаа гаргаад энэ жижигхэн нанотехнологи ашигласан тийм жижигхэн чип хийсэн. Тэгээд бид одоо жишээ нь эмнэлэг дээр одоо шинжилгээ өгөхийн тулд ямар нэгэн үйлчлийн шинжилгээ өгөхийн тулд 25 10 мл 20 мл за шинжилгээний шалтгаалаа 100 мл хүртэл цусаа өгөх шаардлагатай болдог тийм. Гэтэл энэ нь яасан гэнгүүт зөвхөн өндөгнөөс ганцхан тусалцсан аваад тэр тусал туснаас бүх бүрэн төрлийн тийм шинжилгээг хийх боломжтойсэн. Тэгээ энэ компани 2003 онд байгуулсан 2014 10 жилийн дараа энэ компани 4.5 тэрбум долларын ашигтай гэсэн тийм компани гарч ирж байгаа. Гэхдээ энэ эмэгтэй өөрийнхөө нөгөө хор тавдрын эсийг одоо олох тийм судалгаанд арайхан зорилготой бол арай хүрээг байгаа. Гэтэ онцлог бол тэр зорилго нь бол нэлээд хэцүү. Яагаад гэхээр хүний цусан дотор одоо чинь хор тавдртай хүн байлаа гэхэд хүний цусан дотор ингээд tumor circulating cells гэдэг тийм эсүүд байдаг. Жишээлх юм бол цусан дотор яг хөө тэр нь 1000-аас 100000 ширхэг хор тавдрын эс ингээд эгэлдэж идэм байна л та хор тавдртай хүний хувьд. Тэгтэл яг бидний цусан дотор чинь 19 зэрэг тийм улаан эсүүд байдаг. Тэр дундаас ингээд зөвхөн тэр ганцхан хор тавдрын эсийг олно гэдэг бол маш их хүнд технологи. Гэтэ ингээд зарим хийж байгаа. За тэгээ хамгийн сүүлд хамгийн сүүлд би өөрийнх нь дуртай үгийг ингээд бичсэн ба энэ университетад юу гэж чинь гэхээр шинэ зохион хүмүүсүүд бол байгаль зүйлийг бүгдийг судалдаг. Гэтэл инженерүүд байж болох боломжтой бүх зүйлийг
бүтээн бий болгох юм аа гэж. За анхаарал тавьсан баярлалаа.